Аян баримтат цуг. Өдрийн дугаард Өмнөд Суданы талаар мэдээлэл оруулахаар бэлдлээ. Та бүхэн мөнгө цэлмэг гэх хүний оруулдаг бичлэгүүдийг бол ер нь бол үздэг байх. За миний ойлголтоор болохоор тухайн хүнийг бол блогер болон аялагч гэж бол ойлгодог. За тэгээд тухайн хүний бичлэгүүдийг үзэх бол дуртай. Угаасаа бичлэгүүд нь бол надад бол сонирхолтой санагддаг. За тухайн хүний хэд хоногийн өмнө бол оруулж байсан Суданд аялж буй бичлэгийг нь үзсний дараа надад өнөөдрийн бичлэгийг хийх бол сэтэл төрсөн. За миний болон та бүхний эргэн тойронд одоо энэ батлан хамгаалах салбартай буюу цэрэгтэй холбоотой хамаатан садан найз нөхөд гэх хүмүүс бол байдаг бах. Тэдний амнаас зүгээр инхийг сахиулах ажиллагаанд Судан явлаа гэх үгийг бол би бол олон сонсч байсан. Миний тухайд бол Өмнөд Судан гэх тухайн улсын талаар бол зүгээр хамаатан садан найз нөхдөсөө сонсч байсан гэхээс ер нь олон нийтийн мэдээллийн сурвалжуудаас нэг яг нь Судан улсад инхийг сахиулах ажиллагаанд тэдэн оролцлоо гэсэн тиймэрхүү нэг тойм мэдээллийг сонсч байснаас бол энэ улсын талаар бол тийм нарийн мэдээлэл бол байдаггүй юм байна. Тэгээд зарим нэг мэдээллийн сувгуудаар тухайн улсын талаар бол хайж үзсэн. Тэгээд тухайн улсын талаар олсон зүйлээ өнөөдрийн дугаарт бол оруулж байна. За бичлэг оруулж байх энэ үед ч гэсэн Өмнөд Судан гэх бүс нутгад бол дотоодын мөргөлдөөн бол үргэлжсээр байгаа. Өмнөд Судан гэж ярьж эхлэхээс өмнө бол бүгд найрамдах Судан улсын талаар бол эхлээд ярих нь бол зайлшгүй шаардлагатай юм байна. За тэгээд түүхээс нь авч үзвэл за бүгд найрамдах Судан улсын өнөөгийн газар нутгад дээр болохоор 16-аас 18 дугаар зуунд жижиг улсууд бол оршин тогтнодог байсан юм байна. За 1822 онд бол тухайн бүс нутгийг бол Египтийн хаант улс эзэлсэн. За тэгээд түүнээс хойш болохоор Египтийн хаант улсын нэг хэсэг болж оршин тогтнож байсан юм байна. За тэгээд одоогийн бүгд найрамдах Судан улс нь бол газар нутгийн хэмжээгээр дэлхийд 16-д ордог томоохон хэмжээний газар нутгтай бүс нутаг юм байна. За 19-р зуунд болохоор тухайн бүс нутг нь болохоор Их Британий нөлөөллийн бүс болж ирсэн. За 1899 оны 1 сарын 19-нд болохоор Египт болон Их Британий хамтарсан засаглал тухайн бүс нутаг дээр бол тогтсон юм байна. За Их Британий нөлөөллийн бүс болсноор тухайн бүс нутаг дээр бол хөвөн тариалах болон хүнтэй холбоотой үйлдвэрлэл явуулах болсон юм байна. За Египт улс нь болохоор 1952 оны 7 сард Египт улсад хувьсгал гарснаар 1956 оны 1 сарын 1-нд өнөөгийн бүгд найрамдах Судан улс бол тусгаар тогтнолоо зарлжээ. За тэгээд тусгаар тогтнолоо зарснаас хойш гэсэн ер нь бол тухайн бүс нутагт бол иргэний дайн бол тасралтгүй явсаар ирсэн. За ер нь бол Африкийн бүс нутгуудад бол ер нь бол шашинтай холбоотой болон ястан үндэстэн овг аймагуудтай холбоотой бол иргэний дайн бол мөргөлдөөн бол байнга гардаг. За тэгээд тухайн бүс нутаг дээр болохоор 1959-өөс 1972 он хүртэл иргэний 1-р дайн, за 1983-аас 2005 он хүртэл болохоор иргэний 2-р дайн тухайн бүс нутагт бол болж байжээ. За тэгээд 2003-аас 2004 онд гарсан нэг шашны мөргөлдөөний улмаас үргэлжилсэн иргэний дайн бол 2011 онд бол одоо жишээлбэл Өмнөд Судан гэх улс бий болох үндсийг бол тавьсан. За 2011 онд болохоор бүгд найрамдах Судан улс, за Өмнөд Судан улс гэж хоёр хуваагдсан. За 2011 оны 7 сарын 9-нд болохоор Өмнөд Судан улс албан ёсоор тогтнолоо бол зарлжээ. Өмнөд Судан гэх тухайн бүс нутагт Монгол улсын зэрэгтөвчин хизээнээс инхийг сахиулах болсон талаар мөн нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд хизээнээс оролцож эхэлсэн талаарх мэдээллийг оруулъя. За Монгол улс нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажиллагаанд анх 2002 онд бүгд найрамдах Ардсан Конго улс дахь цэргийн бааз руу болохоор 2 ажиллагч илгээж ирсэн юм байна. За албан ёсоор болохоор 2006 оноос эхлээд цэргийн багаар бол оролцож эхэлсэн юм байна. За 2021 оны мэдээлэлээр бол Монгол улсын зэвсэгтөвчин нэгдсэн үндэсний байгууллагын инхийг сахиулах ажил 11 ажиллагаанд давхарсан тоогоор 19,000 гаруй цэргийн албаагч илгээж үүрэг гүйцэтгүүлсэн юм байна. За Өмнөд Судан гэх тус бүс нутагт болохоор 2012 оны 4 сараас эхлэн үүрэг гүйцэтгэж явж эхэлсэн. За одоогийн байдлаар бол 2025 оны 9 сард бол Монгол улсын зэвсэгтөвчний 15 дугаар ээлж тухайн бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. За тухайн Өмнөд Судан гэх бүс нутагт болохоор Монголын цэргийн одоо албан агч нар ямар чиг үүрэг гүйцэтгэх талаар мэдээллийг оруулъя. За бол манай Монгол улсын зэвсэгтөвчин бол энгийн иргэдийг хамгаалах, нэгдсэн үндэсний байгууллагын одоо бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, мөн хүмүүнлэгийн байгууллага дэмжлэг үзүүлэх зэрэг байдлаар бол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Тухайн бүс нутагт үүрэг гүйцэтгэж байх үед нь цагийн байдалд нь өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нөхцөлд зохицсон үүрэг гүйцэтгэх зохицуулалттай юм байна. Ер нь манай зэвсэгтөвчний талаарх тухайн бүс нутагт одоо иргэдийнх нь амь насыг аварсан талаарх сайн мэдээ бол үргэлж сонсогддог. За хамгийн сүүлийн мэдээлэлээр болохоор 2025 оны 4 сарын 5-нд Өмнөд Суданы Юнита мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1500 орчим иргэн нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдыг бүрэн хамгаалтанд авч аюулгүй байдлыг нь хангасан. 800 орчим дөрвөсдийг цувааны хамгаалтанд авсан зэрэг мэдээлэл бол дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр яригдж байна.
Бичлэгний төсвөл тухайн бус нутагт ихтэй хурдан тогтоосоо гэж хүсэж байна. Мөн улсаа төлөөж буй цэргийн албан агчтай эрүүл их орондоо ирж амар амгалан амьдрахыг хүсэн өрөөгөө. Дан гэдэг зүйл хүсэг зүйл биш гэдгийг хэлж энэ бичлэгээ дуусгая. За та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл бичлэгний доор байрлах ашигласан их сурвалж хэсэгт байрших холбоосуудаар нэвтрэн орж сонирхох боломжтой.